Эрхэм үзэгчдээ Малчнах хотод нэвтрүүлэг Өвөр Монголын урд нутгийн хорныг зориод бас нэлээд одоо замыг туулж байна. Тэгээд Малчнах хотод нэвтрүүлэгтээ урьж одоо оролцуулахаар зорьсон айлдаанс хараахан одоо очиж амжаагүй юм. Тэгээд энэ удаагийн Малчнах хотод нэвтрүүлгийг одоо урьсан Өвөр Монголын урд нутгийн хорны Хөлбөмбөр аймгийн Шинэ Бараг зүүн хөшөөний одоо цэцэн тунгалаг айз манаас урьж бид бүхэн чин телевизэн уран бүтээлчид бид бүхэн одоо Малчнах хотод нэвтрүүлэг их айлыг зориод явж байна. Тэгээд энэ жил өнтөө сайхан үлжиж байна уу? Сайхан хаварж уу? За сайхан үлжиж сайхан уржлаа. За тэгээд хоёул одоо ямар хөшөөний ямар одоо сумын малчин айлд очих гэж байлаа. За бид бол одоо Хөлбөмбөр хотын Хөлбөмбөр аймгийн Шинэ Бараг зүүн хөшөөний Өвөр улаг сумны Саруул замт гачааны малчин айл Манглайгыг зорж явж байна. Хошооноос гараад бас нэлээ явлаа. Хэдэн километр вэ? Бараг 100-аад километр явсан байна. Одоо ер нь ойрхон айл байна. Одоо төгөж байгаа их ойрхон болоод байна. Тий. За тэгээд бас сайхан малчин айлд бас очиж нэвтрүүлгээ бас бэлдэх гэж одоо бас баяртай байна. Ер нь бол одоо газар нутгийн хувьд бас их онцлог бас гоё газар байна шүү дээ. Энд одоо анхудаа ирлээ. Тий, ер нь бол манай одоо Өвөр улаг нутг бол Өвөр улаг сум бол уул хангаа ихтэй, ус ихтэй ер нь сайхан нутгал да. За ташрамт хэлгээд бас хоёр улсын хил бас ойрхон байна. Эндээс хэдэн километр байна? Тий, их ойрхон байна. Ингээд баруун тишээнүүд их ойрхон байна. Одоо Монголын Сүмбэр сум, Дорнот аймгийн халах гол сум Сүмбэр сум бол одоо яг ингэ заагалж байгаа тий. Энэ жилийн хувьд бол одоо цас сайхан, ер нь сайхан үнэтэй өөл болж өнгөрөв. Тий, ер нь дулаахан сайхан жил болсон. Ер нь өнгөрсөн 14 онд ч гэсэн хөхөм орон жил бол Монгол хүний хувьд бол их маш ивэлтэй сайхан жил болсон. Тэгээд 15 он гарсан цагаас аваад мөн адилхан сайхан хон жил сайхан байна бас дулаахан. За тэгээд Малчнах хотод нэвтрүүлэг зорьсон айлда тун утахгүй очноо. Тэгээд нэвтрүүлэгтэй маань хамтдаа гараа үзэгчтэй. За их баярлалаа. За явъя. За. Тунгалаг сэрүүхэн нуурын дээргээд тунгалаг бэрүү ханаж авах тунчиг сайхан байдаг шүү. Маа
FM үзэгчтэй Малчин телевизийн уран бүтээлчид бид Өвөр Монголын урд тунцс хорны Хөлбөмбөр аймгийн Шинэ Орог 100 хушууны өвөр болгосон мөн нутагт хүрэлцэн ирээд байна. Тэгээд өнөөдрийн зорж ирсэн айл малчин манлаа хайда хүрэлцэн ирлээ. Тэгээд та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлцгээе өө. Сайхан шинэлсэн. За та бүхэндээ сар жилийн төв мөн төвшүүлье. Сайн шинэлүү. Сайхан шинэллээ. За тэгээд энэ замын энэ сайхан одоо ортод бас танахыг зориод Малчин телевизийн уран бүтээлчид бид бүхэн нэвтрүүлгийн бэлтгэхээр хүрэлцэн ирлээ. Тэгээд хоёлаа яриагаа юуны өмнө таас үзэгч түмэндээ өөрийгөө гэр бүлээ өөр хүүхдүүдэд хүрэлцэн ирсэн дахтуу том олноос танилцуулж одоо нэвтрүүлгийнхээ яриаг эхлэе. За миний нэр бол Мангалаа гэдэг. Миний аавгаас өмнө би 2 хүүхэдтэй. За энэ миний төрсөн дүү юм аа, Мангалаа гэдэг. За таадалд нь сууж байгаа нь бол одоо миний хадам дүү Эрдэнэ чулуу гэдэг. За тэр сууж байгаа манай бүр энэ бол манай ахын аавгаа Сарангэрл гэдэг. Тэр нахсын аавгаа Сарангоо гэдэг. Тэр доотлолд нь бол манай Гөрчимгөө гэдэг. Одоо миний хүүхднүүд бүр дүүнөрийн хүүхднүүд бүр байна. Нахсын хүүчгэд байна. За тэгээд энэ жилийн хувьд одоо сар шинэ гараа сайхан байна уу? Сайхан байна. Энэ жил ч одоо сайхан жил болж байна. Орчим одоо ийм сайхан жил галааж би ч сонсоогүй. Манай дөөдөл ажаамууч бас сайхан жил байна дээ гэж. Ер нь одоо сайхан жил гарч байна. Энэ жил гарлаа. Тэгээд нэвтрүүлгийн хамт олон танаа гэрээс зориод ирлээ. Тэгээд та хэдэн онд одоо айл гэр болж байгаа. Ер нь одоо мэдээж одоо удам дагсан малчин уу? Одоо тийм аа би одоо удам дагсан малчин аа. Атугаа малж гин, хониа малж гин. Айл гэр болох нь би 96 онд айл гэр болоо. Яг 1996 онд. Анхад айл гэр болж хад хэдэн толгой малтай айл гэр болж өнөөдөр мал сүргээ хэдий толгой болгож өсгөж байна. Тэгээ өнөөдрийн хүнд бол миний богомол бол 1000 гарыг. Хатуу бол 200 гарыг адуутай. Өхөр бол бас 60-70 адуутай. Өхөртэй. Орны онцлогийн талаас ярих бас ер нь бол одоо 5 гушуун мал одоо тавлаа өсөх боломжтой нутгаа танаа гэдэг. Бүр болно. Манай энд бол одоо аль нь ч бүр тохирно. 5 гушуун малаа өсгөж бас болно. Таны хувьд бол одоо хэдэн төрлийн мал малж? Би 5 гушуун малаа малж байна. 5 малж байна. За, өнгөрсөн өвлийн тухай өнгөрсөн намар одоо энэ нутгаар цаг сайхан байв уу? Сайхан. Зун танаа бол бор хороо ихтэй. Өвс хадлан сайн манай. Тэгээд өвлөөс сар жилээр үрнэж дулаахан жил бол хамгаас дугаахан жил би үзэгд. Ахмад тоотон бас ярьж байна. Ийм дулаан жил орчим гараагүй. Ер нь бол одоо ойрын жилүүдэд бол энэ жилиг бол онцгой их сайхан дулаахан өнтэй жил болж гин гэж том олгос ярьж байна. Нутгийн өгчөл бас ярьж байна уу? Ярьж байна. За тэгээ нөгөө төр одоо таавал сайхан одоо танад орж ирэхэд харж байхад бол мэдээж сайхан морой үйдэг нь бол харагдаж байна. Хэдэн настайгаас одоо морой үйж эхэлжээ. Ер нь хүүхд байхдаа хурдны морой унж эхэлж байсан мэт. Хурдны морой унжсан. Бага насндаа тийм ч олон унаагүй. 2 удаа унжсэн. 90 онд унжсэн. 90 оноос л одоо морой үйж эхлэв дээ би. Жохон багасаа адуунд явсан юм аа. 7-8 наснда адуунд явжээ. 20 наснда эхэлж морьтой үйж яасан. Манайх дөөдөлөөс тийм морь хар уйна гэж байдаггүй. Манайх дөөдөлөөсөө жоохон бөхтэй явсан. Таны хувьд л одоо сайхан барилжсэн. За би бас нутгаарндаа барилжсэн. Олон төрөө авч яваа одоо. Залуу наснда бас нэлээдч барилжсан. Авж исэн. Хошуу соморноор ч та барилжсан. Зангатай бүх гэж ярьдаг тийм. Тийм манай одоо толиот бүх гэж толиот гэх юм. Тийм. Манай одоос толиот бүх гэж хэлдэг.
Малчин хотод нэвтрүүлэг үргэлжлэж байна. Тэгээд өнөөдөр зорж ирсэн айлынхаа сахалтай хүүхдүүдтэй одоо яриа өрнүүлэх гэж байна. Тэгээд за миний 100 гарталтайгаа хэн блээ нэр Сондөр. Хэдгээр ангу? 3 дахь ангу. За он сурж гин үү? Сайн сурж гин. За дүүг нь хэн гэдэг? Мөнх эрдэнэ. За. За энэ дуу танилцсанаа. Нэр нь хэн блээ? Оюун цаг. За. Одоо хэдгээр ангу? 6 дугаар. 6 дугаар. Хошоондоо сурж гин үү? Тийм. За. За баруун гарталтайгаа нэр нь хэн блээ? Үнэр тал. Өнөр туулам. Үнэр тал. Тал юм. За. Хэдгээр ангу? 4. 4 ангу. За. Нэр нь хэн блээ? Санаа. Юм. Хэдгээр? Суруу. 3 дугаар. Манай энийг хин гэдэг лээ. Эвэл үлээ. За. Чиний дүү. За. За хэдүүлээ одоо юу наа? Нэг дуу дуулах уу? Хэн дуулах уу? Сондөр дуулах уу? Сондөр ямар дуу дуулах уу? Донд микрофон ээж. Донд микрофон ээж. За. За тэгээд үзэгчд телевиз үзэгчтэй манай Сондөр маань одоо дуу дуулах гэж байна. За дуугаа эхлэх үү? За. Цагаан сүгэн тэнгэр дөрөгсөн. Цагаан хойсигээ жимэн. Цагаан сүгэн нүрдээ амнуулсан. Цагаан бурхан шиг эжимэн. Цагаан цадигаа ширгашгүй болох шиг. Цагаан нэргэлтэнд сачлаа өргөн байр юу. Өөдөөндөө минь уйраад Тосла нятламастай Тошилээ тамилоса Тамтэн мухарда Ээл яач. Цагаан цадигаа ширгашгүй болох шиг. Цагаан Ёо энэ дэрэг. Сачлаур байруу. Баярлаа. За баярлалаа. Гоё дуудууллаа. Бүгдээр алгадчих ирэх үү? Сондортой алгадчих баяр хүргье. За тэгээд миний дүнээр аав ээжтэй ачилттай энэрхтэй сайн хүн болоорой. За ёо ном хичээлээ сайн сурах шүү. За ёо. За. Юу яах вэ? Шүлэг унших үү? Шүлэг мэдэхгүй. Нэг шүлэг уншиж байна. Ой юу л гэрэ. Ой. Санаа нэг шүлэг уншиж байна. Дуу дуулнаа. Санаа юу? Санаа нэг дуулчихна шүү. За чи юу? За одоо Сондөр дуусан. Одоо хэн дуулах вэ? Санаа нэг дуулах уу? Юу гэнэ айц үстэй. Басараа. Нэш. Ээл басгаад. Ой. За басгаад тэгээд явчих. Би орчих. За одоо санаа нэг дуулах чи. Сондроо нааш хараа. Тэгээ хойчлоо басгаад. Сара. Санаа нэг дуулнаа одоо. Очно тэгэж. За санаа нэг дуулчих. Жинхэр тахтами чинмаганы сорэ Жирэн явсан хот минь чимээ хургаж өгөөч тахта минь нисарэ чимээ хургаж өгөөч
За санаа. Гоё дуулаа баярлаа. За нэг дуулах уу? Ямар дуу? Цайруу. За тий. Цаасаа. Аа. За ингэ тийш харж болоолаа заа. Цайрамбог цасын алгаан тасуугтээ цовор сайхан байгаал гэж болгон өрий. Цагаан цасаа цэцэн була цагаан цасаа синглавөр ойроо. Болцсон уу? За баярлалаа. За. За ивэл мань яаж юм. Өнөр хахасан аглаг хэриний талд нутгаар аттуу сүргээ ханж бахад арахгүй сайхан байдаг шүү мада сайханда малчи бидний чаргад шүү мада сайханда Яндаг гөрөөс дүүдэн дахсан яргүй цэцэгтэй өндөр уулаар ямар сүргээ ханж бахад ямар сайхан байдаг гэж мада сайханда малчи бидний чаргад шүү тогтуухан элбэг уустай тунгалаг сэрүүхэн нуурын дээргээд тунгалаг бэрүү ханж бахад тунчиг сайхан байдаг шүү мада сайханда малчи бидний чаргад шүү мада сайханда малчин бидний чаргад шүү За, Алчны хотын нэвтрүүлэг үргэлжлэж байна. Тэгээд бид гурав сонины бэлчээр дээрээс дараагийн яриагаа үргэлжлүүлж байна. Өнөөдөр бол хонь одоо тогтоохон сайхан байна уу? Өнөөдөр одоо сайхан байна. Хонь бас яг өнөөдөр дулаан өдөр таараа байна. Хонь молч одоо игээд. Бараг өнөөдөр шийн өдөр бол хонь бараг ардаа ихгүй бэлчээрээр явсан ч болох юм байна. Болохоор байна. Мэдээж одоо энэ сайхан нутагт цагаагаар одоо сайхан байна. Хангаа газар уул устай энэ газар бол ер нь одоо ан амтэн бас их байх уу? Байна. Чоон өнтер өнтер одоо амтны зээл нэлээд байна. Энэгээр бол бартаа сарцаатай болохоор. Малд ер нь ойртох уу? Малдаар бас ойртнаа хүн зон салахгүй бол энэ модны газар болохоор чоннохоо өлгөө. Хэдийгээр бас тортой ч гэсэн бас малаа бас хариулахгүй болохгүй байна. Болохгүй яад тавьж болохгүй. Өөрснөө бэлч яад дагж явахгүй бол хонь болохгүй. Танай хоёрын хонь бол одоо цог ойрхон байна. Тий, ахтаа бид хоёр хондоо бол одоо цог явж удаа яадаг. Манай ах бас 20,000 хоньтэй. Надад түрүү
малж ижсэн юм аа. За тэгвэл сахтаа сайхан яриа өрнүүлээ. Тэгээд үзэгч түмэндээ сайхан өөрийгөө сайхан дэлгэрэнгүй танилцуулж өгөө. Аль нутгийн Би надад сарзамт гасааны малчин. Явж байгаа нөө. Ер нь бол одоо таныг бас олон одоо 3000 хоньтой гэж ярьж байна. Хонь маллахад ер нь бас нэг мал дотроос хонь мал гарах ухаан бол арай өөр байдаг үл одооноос шал өөр шүү дээ мэдээж. Тэгээд та бол одоо хэдэн настайгаас эхэлж мал дээр гарсан? Би одоо 10 настай. Одоо ингэж малчин авч ирээд ахуурны дагаад тэгээд мал сурсан. Тэгээд манай малжаад. Анх одоо хэдэн хоньтой байж өнөөдөр одоо 3000 гаргаж өсгөж байна. Би одоо формулд 90 он болсон. Одоо тэгээд минь 100-аад 100 гарахын хантай тэгээд. Тэгээд сайн өсгсөн байна шүү дээ. Тий, тэгээд 10 хэдэн жил дотор 10 жил дотор сайн өсгсөн. Нутгийн одоо энэ нутагт бол одоо хонь өсгөхөд бол бас илүү тохиромжтой юу? Энэ нутагт одоо манай эндний угаасаа бүр хонь тийждэг болохоор одоо бас нутгийн бичээр бас хүрхгүй авнаа. Авж гад л тэгээд малж чинь дээ. Хонь бас баг хонь уу? Бараг хонь. Бараг хонь аа. Манай энэ зөвхөн хөлбөр бараг хонь. Бараг хоньны онцлогоос нэр бол бас манай энэ бараг нутгийн бараг хонь бол одоо бид одоо нутгийн хоньноос их яахгүй. Их үлдрөөл их гайхгүй хэн санаат сэтгэл санаат энэ махсаатай гэж ярьдаг тийм. Тий, тэнгээр их энэ голддог. Зөв. Тэгээд малж чинь. Манай доорны малчин авч яваад ахуурнууд ажитай малч болдуулахаар их бидэндээ бол их хайж үедээ бүр их зааж өгөөд тэгээд одоо эдийг болж тээ. Малчид нийлж бас хоршоожилт одоо нийлж одоо юу бас байгуулж ийн хөлгөн. Одоо нийлж мал. Манай энэгээр байгуулж яг манай энд бол байгуулаагүй ч. Тий. Бас тийм яриатай тэгэлээгээд яг байгуулаагүй. Зөв. Хоньс одоо 3000 хоньны ч одоо энэ жилийн төл бол одоо бас нилээ ариун тасчих уу? Энэ жилийн төл таны нэг жилийн төл бас 1300 400 500 таснаа. 400. Хонья маа саана гэж байхгүй тэгээд таврахсан ургийг бол тэгээд намар тавдалдах уу? Тий, намараа л өвчнэ. Намар 8 саргаад л өвчнэ. Энэ жилийн хувьд одоо үн ханш ямар? Эхний үн ханш одоо энэ нутгаар ямар? Энэ жил уртаа 2 жилээс энэ жил бас болчихно. Болчихоо. Гургуул бас 700 600 гараа тэгээд. Зөв. За. Мэдээж одоо малчин хүнтэй бол орон нутгийн төр засгийн удирдлагууд одоо малчтайгаа одоо энэ нутгаар хэр ойр ажилладаг уу? Мэдээж хамтарч ажилладаг болов гацаан дарга тийм. Тий, манай ингээд шүүж гарахаар биднийг бас өргөж ирдэг. Суман дарга тэр хаяа цас ихэд тэр бол хагалж магаал тараар ирж таригн үздэг. Малчтайгаа бас илүү ойрхон ажиллаж байна шүү дээ тийм. Ойрхон биднийг бас дөмжнэ. За. Малын хашаа хараа бол одоо малын хөвчшүүл одоо хамгийн чухал шүү дээ. Танаа юу бол хашаа хараа бол бас их сайхан төгчөөсөн биш үү? Би одоо энэ яагаад фэлсар авч болно. Тэрээс үгүй. Тэрээс фэлсар авчихсан. Яагаад яагаад мал түл тосоход амархан болсон. Түл тосох. Миний энэ дотроос арай марта нөмөртэй болохоор бас фэлсар авчсандаа бас арга хийхгүй. Дундаа бол одоо ингээл бас сайхан тосч байгаа. Дундаа бол одоо цусгүй. Одоо хавар 4 сар гараад малаа төлж хараад л зогшоо. Цуслан нэг нутахад уулаар явна. Уулаар. Цуслан уулаар урагшаа ойрхон үг. Тэ манай эндээс нэг 60-аад л газар байна. 30 км. 30 км. Танай одоо газар нутгийн хэмжээ бол бас хэр том газар нутгийг хамаарч. Газрын хэмжээндэр бол манай нутаг бас гэл баг гэж хэлмээр. Тэгэхэд одоо урагшаа манай цуслан болоодор их ууж нутах тий. Зомтанаа цусчих нь өвлжээс хориндоо ирээ хаварчил. Мал бол өсөд ирэхээр бол бас өөрний нутагт бас малаа бас хамжилж маллах уу? Малаасаа яг түрээ хашаа бас яг хүний нутаг уртхи төрөөсөлж мөрөөслнэ. Бас өөр нутгаар явна. Хосон дан өрөнгөө нутаг төр алжиж багтахгүй байна. Малчин үний одоо жаргалтай үеийн одоо хэзээ байдгүй таны бодол? Одоо малын зах цаохот одоо 106 сард л сайхан ба тэ манай төлөлөөд ногоо цагаа гарч ихэн мал хардаа явж яхад хүн түүний хүн даарж үрэхгүй
Зоны сагил гоё тий. Мал хүн хоёрын зоо тэнгэр байвал тэгээд одоо хамгийн жаргалтай биш үү дээ. Тийм ээ. За тэгээд сайхан адуучтайгаа садааныхаа бэлчээр дээрээс дараагийн яриагаар үргэлжлүүлж байна. Тэгээд энэ жилийн хувьд бол одоо адуу тарган сайхан байна. Танай адуунууд ер нь бол бас сайхан чац томтой их сайхан адуунууд харагдаж байна. Тий, өнөө жил одоо цас баг болохоор адуу тарган байна. Хүч хийсэхгүй. Ягаад өнөө жил адуу тарган орж байна. Өнөө жилийн хувьд таргаа болно. Одоо өнөө жил дулаан жил болохоор адуу ус төрөхгүй. Бэлчээр сайтай байхад бол бас нэмэлтээр хадлан тэжээл бэлддэг. Төрөн үгүй тийм юм бэлддэг. Адуу бол бэлчээрээр өнөө чигээд бас л бэлчээрээр л явж гинэ. Зөв. За өнөөдөр одоо ямар адуунууд барьж авах вэ? Соёны адуунууд ус барьж авах уу? Тий, одоо энэ доторх мордавэр юм уу гээд адуугаа асраад бидэнтэйгээ тэгээд мордавэр юм уу гээд байж гинэ. Модтой газар болохоор бол уургалж байна уу? Тий, одоо игээд ашиг бид мортыг орголж гинэ. Та л ер нь багасаа ургалсан. Тий, би багтаа адуунд явсан тэгээд ургах барьчихнэ. Адуундаар бол морд орголоо. Энэ жил одоо хэдэн гүн унаглах одоо төл төсөх. Одоо өмнө жил нэг 50 гүн унгална. Гүүл барьдаг бай. Айргэл хийхгүй. Үгүй манай энд бол тийм биш тийм юм хийдэг. Одоо хийж их болд бас байна манай. Энэ нутгаар уу? Манай нутгаар бас байна. Танай хэдэн адуу бол одоо ерөнхийдөө бөөндөө тэгэл бүгд л одоо бөөндөө явж явах уу? Одоо энд нэг хэсэг байна. Одоо жоохон өвсөн тэгээд одоо багтахгүй энд адуу ус жоох өөр газар бас байна. Уургыг бол одоо сайн хийж байна. Уурганы юуг одоо модыг хаанаас бэлдэж? Одоо урагшаа орж уулнаас асарна. Хол ах нь. Эндээс жоохон холоо яваад асарна. Хэдүүлээ яваад тэгээ яваад урганд ороод л асарна. Илэн холоо эндээс. Усгол гарна яваад. Зөв. За тэгээд сайхан нутгийн одоо бас мэдээж ургамал бол бас малд одоо аль ургамал нь илүү шим тэжээлтэй байдг үгээд бас ярьдаг шүү дээ чинь том. Энэ нутгийн одоо газар нутгийн ургамлаас нь таас ярьж игэл. Одоо манай энд адууны бэлчээрийн талаар ургамлаас хэлэх юм бол одоо айга ботвол гэдэг. Хяг цагаан ботвол улаан ботвол гэдэг их ургацтай тий. Шимтэй ус байдаг юм манай. Одоо бол одоо хавар их тамирддаг шүү дээ тий. Одоо тийм. Тэр үед бол одоо жинхэнэ тэжээл. Одоо ерөнхийдөө манай энд бол хавар альч үлрэл бүргэл бэлчээрэл болгоо тий. Задгай одоо гол ус ойрхон болохоор нэг худаг бол нэг яах хэрэглэхгүй. Тий, манай энэ яг багын нутганы нутгаар авч халуул өнөөх нас захалдаад игээд жоохон ус муутай. За зөв. Хавар бол одоо ус зүгээр хүний нутгаар оруулдаг юм уу? Үгүй гэл урагшаа игээд 100 урагшаа нэг 20-30 газар 10-20 кг явах юм бол гол устэй. Тэшэнэ бэлчээрээр оруулна. Ер нь багт бол одоо бас малчд олон байна. Ер нь багийн хүн олон. Хүн ам олон манай баг. Манай баг үрхээр хэлвэл 220 гаруй үрхтэй. Бүгд одоо мал. Бүгд мал малж байгаа. Игээд хүн амын таагаар бол 500-600 хүн амтай да. За тэгээд уяач аль тус сайхан үргэлцсэн ирсэн байна. Өнгөрсөн жилийн одоо хамгийн том наадам та сайхан амжилтуудаас ярих уу? За манай ингээс та наадам болдог. Найр наадам олонтой. Тий, хошоо наадан өтөр болж. Маар бас харигдуулчтай өргөө ийсэн. 2015 он гараад одоо амжилтаас ярих уу? Энэ жил шинэ жил гараад одоо хаашаа өвлийн мөс цасны найдаа манай аймгийн тэнд хийсэн. Тэнд очиж морой бас хөрлүүлсэн харангуйдаг байсан. Өчигдөр болсон найрд бас очсон. Сомонгол хурд галын найрт очоо 2 морьтой очсон. Нэг морь маань 7 төгсөн, нэг морь маань 10 төгсөн. Өвөлдөн бол одоо бүдүүн морь л үйж юм тий. Тэгээ өвөлдөө манай энд их бүдүүн морь өрлөдөд азаргал өрлөдөд тий. Бага юмнууд бол манай энд өрлөдөд.
Балчрах хотын нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд манлахтайгаа бас морины уян дээр сайхан дараагийн яриагаа өрнүүлэх гэж байна. За тэгээд энд бол одоо дандаа уягдж байгаа мордууд байна уу? Тий одоо миний уяаны мөр дээ. Энэ жилийн уян. Энэ жилийн өнгөрсөн наадмын мөр бүр байна. Уулгүйжсэн хөшмөр хөрмөр бас байна. Энэ унгаа одоо Зөв. Модтой газарлахаар морийнхоо уяг хүртэл одоо ингээд бас модоор ингээд бас. тий. Ингээд уйчдаг. 100 ч гэсэн. Одоо 100 ч ихэд бас л юм аа би игээд мотор хийгээд л уяа мод хийдэг. Би бол одоо дээдл нь хөндлөн бас мод байхыг бол анх удаал харж байна. Аа. Ер нь сур хийцэн байдаг шүү дээ дээс. Тий. Одоо өнөө гадаа болохоор хийгээд л модон дараа юм уу та. Хайласан мод. Хайлаас мод. Тий. Хайласан мод. Энэ утгаар бол одоо ямар мод хайлаас голдуулж гэж байна. Хайлаас одоо өнөө бодвол жоохон баг болоод байна. Хайлаасаар хийгүүл удаан чанартай тэснэ. Хайлаас бол удаан хэдэн жил тэсэн шүү дээ. За тэгээд одоо уян дээр соёлоос хурдны мордуудаа яар нэг-нэгчлэнс танилцаа. Тэгээд энд одоо уягж байгаа мордоос одоо хамгийн авраг морь нь одоо таны ямар морь? Хөрмөр байна. Хөрмөр. Тий. Хөрмөр одоо энэ жил хэд үрж байгаа морь? Энэ жил одоо 25 нас хүрж байна. Өндөр байна 25 гэдэг чинь. Нас ч одоо нэлээд өндөр. Ер нь бол хөрмөрний амжилтаас нь ярил хэд одоо би одоо насныгаа багдлмаар үйж яхад миний мөр залуухан дөө. Шэзалан соёолондоч олон гүйсээр. Тийм үү. Бүр айрдсан тэрээр одоо би их дөнгөж мөр ихэлж ирсэн. Тэгээд байна. За хөрмөр манай тэр нэвнэ тийм. Ер нь одоо багаас нь эхэлж байсан хөрмөрийг. Багаас нь 4 настайгаас 4 настайгаас нь эхэлж байсан. Ихэлж байсан адуу. Тэр нь бол хөрмөрний давхил нь одоо ямар гараа сайтай яаж тавьдаг вэ? Одоо яг юм бол анхнаа бол одоо гарамд гараатай эргэр өөр хөдөлнэ. Одоо яг эргэр хөдлөд явчихнэ. Явандал одоо барай хурж их үед л гарчдаг юм аа. Жинхэнэ одоо Монгол барга дуу юу? Одоо манай өөрийн барга дуу. Миний өөрийн унгаа дуу. Олон жил гүйлээд энэ багасны эхлээд одоо том болтлоо яд их найраар одоо олжээ. Олон найраар орсон. Орсон 2003 онд Ганжуурын их цоолгаанд манай зүүн хөшөө. Ганжуурын их цоолгаанд одоо төрүүлж ирсэн дээ. 200 гарын морин дотор төрүүлсэн. Тэр бол одоо хамгийн том наадам байсан. Том наадам болжээ манай. Ганжуур сүмүл одоо хэдэн жилээр юм болоод байхгүй дахиад сэргээсэн сүм. Тэн дээр төрүүлж ирсэн юм аа. Зустаа адуус байна нэрлээ за одоо тий? Тий байна. Юм энэ дотор одоо энэ хойроо зэрэг байна. Энэ ч одоо бага насндаа тэр юм азраг болоод бас явсан. Хэр азраг одоо энэ жил хэдтэй? Энэ жил 8-т азраг. 8 азраг. Их тал нь одоо зустай эцэг тал нь зустай. Би одоо ийм өрли зэрх адуу одоо өндөр ч басна. Миний одоо нутгийн өөрийн барга адуу гэж наран хөр гэж миний хойр азраг байна. За наран хөр гэж одоо бас дуу урт байдаг тий? Ээ дуу гарсан. Дуу гарсан. Тий. Хэр азрагандаа зориулж. Хөр азрагандаа зориул дуу манай дүүнэр бичсэн үсээ. Миний хойр азраг одоо даган наснасаа буйгаад маганаадаа ч одоо барга соёолноос хүртлэж үзүр өгөөгүй. Энэ жил уяж байгаа юу? Энэ жил уяагүй, өмнө жил уяагүй. Юм яагаад одоо баран багасаал бисаа туу. Одоо 5 нас хүртлээ үл одоо даагнасаа магнаадраа ороо тоосргүй. Дахиад төмөн адууны найрагч хийсэн. Зөв. Төмөн адууныг найртал бас тасархаа төрүүлсэн дээ. Лиз Монгол одоо бултын нийлүүл тавьсан. Ер нь бол одоо уяачны тэр олон одоо сар жилийн хөдөлмөрийг бол одоо унаач хөвгтөл хамгийн сайн. Таны унаач хөвгт тий? Унаач хөвгттэй. Унаач хөвгт нь одоо ямар хөвгт гол дээр л одоо их учир. Олон юм болно доо энэ. Хөвгтд л их ухаан байна. Уяач хүнд бол нойр хурдан уяа сая хөвгт гурав нийлүүл одоо морь бас явчих юм дээ. Төмөн адуунд төрүүлсэн. Хурдан дахиад их насны азарганд орж 6 насны 2 аман хөзөцсөн. Зөв. Өвлийн найраар 2 аман хөзөст. Тэгээд одоо азраг тавьсан. Одоо өнөөдөр уяагүй байна. Одоо уралднуудын дараа жилээс найрт орнууд
Одоо энэ дотор одоо миний үед энэ одоо наран хөрийг пүлигээд дараад амгийн төрөвчийн анхны төлөө. Аа зөв зөв. Анхны төлөө. Аа. Ч одоо багсаг нараар үнэ жил гүйсэн. Энэ жил. Энэ жил гараад гүйсэн. Ямар настай даа? Дааг шүдлэн бай. Одоо нэг дааганд үнэ жил шүдлэн болж. Шүтлэхэд бас том байна тий. Би одоо бол чинаа одоо энэ яг эрлээс одоо болж. Эндээ бол одоо баг нараар бас аригдаж өнөө жил сумнаар энэ төрөө уйсан. Таны хувьд бол одоо баг нас уйхад илүү амар байдгүй. Бүдөө арай жоохон бүдүүн болгож уйхад илүү хялбар байдгүй. Одоо бие хуваар хөрвөл бүдүүмөр уйхад л амарх юм. Бүдүүмөр. Багадаа ч одоо бас олон мөр баг адуу үйлгэж ирсэн. Өнөө одоо уй хүн дээрээ баг адуу их уйхавлаа. Ер нь тэгээд хүмүүс уяачд бас ярьдаг бага дууг сайн үйдэг уяачд бас байдаг тийм. Байна. Манай энэ утгаараас өөрөнх Монгол адуу өндөрлөө бага сайхан үйдэг үүнэр бас олон байна. Энэ утгаар ер нь одоо уяачд та ер нь олон болж гин үү? Олон болсон. Одоо тэр өрнөдөж минь намаа бага наснд морь үйж хахад бол одоо их оролцохгүй байсан. Өнөө ч одоо дүүнөр ахнуурч гээд одоо бүрл морь үйдэг болоо. Цаг үеэнд дагаад хүүхдүүд бас сургууль соёл гээд малчид дэр нь хурж ийн гэдэг энэ төр бол гайгүй юу? Гайгүй хата. Яг нь юм морь унах нь онж хүүхднэр явах нь явж одоо сургуультай бас явах нь явж гадаа морьдаа унах нь унж гинэ. Одоо ч өнөөрэнд хүүхэд соморсоо. Тийм бах тийм. За. Дараагийн адуунууд ямар байна? Энэ бол одоо манай нахсан морь энэ. Буурлал морь. Энэ боромор. Боромор. Тэгээ нахсан одоо нахсан морь. Энэ одоо бас манай аймгийн нааданд бас аман хөзөж ирж илээ. Энэ жил уйсан уу? Энэ жил бас уйсан. Уйсан. Бас айргэр гүйсэн. Дахиад одоо энэ харахаар морн бол багнаснда ч сайн гүйсэн да. Шазалн наснд би уйсан. Аа зөв. Олон хөрөөсөн. Энэ миний хөрөмөр нэг одоо төрлөн угсаал нэг бол. Аа зөв. Энэ одоо морины уян дээр энэ зүүцсэн байгаа юу? Энэ одоо миний морины даруулаг гэж. Аа зөв. Даруулаг одоо морь нөмөндөг. Арай орол морь осноо даахгүй гэдэг. Энэ хоормор одоо миний өчигдөрхөн болсон найрт явсан. Өчтөр бас сайхан өнгөнд ирсэн. Өнгөнд ирсэн. Энэ одоо сом хорд галын найрт очоод одоо аригд ороогүй ч гэсэн 10 ирсэн, 10 дотор ирсэн. Дараагийн одоо наадам майрхан байгаа юм. Одоо дараагийн наадамд бас одоо орноо. Одоо чи игээд 100 болол энэ үү. Үли юм ч одоо өнгөрөх цаг болж байна да. Үл зөнгөл одоо морь сайхан үйж. Одоо миний энэ хормор бол миний өөрийн унгаад үйшээ. Одоо Баянгүний дамжуугаас авсан. Аа зөв. Тий. Одоо би 8 настай авсан. Тэгээд одоо над ирүүтэл миний халын аванд төрүүлсэн да. Энэ жил одоо хэд төрж байгаа? Өнөө жил одоо 13 нас хүрч. Аа зөв. Өнөөс авуутал төрүүлсэн байна. Тэгээд одоо төр ихнэ авсан жил одоо хөдөө барга богдуулаараа айрагцсан. Овооны дахлаг одоо найрууд бас их болох уу мэдээж 100. Одоо яг 100 болол овооны найр одоо манай нэгээр үргэлжлэнэ. Тэгээд хөдөн барган хөдөө уулаа тахиад. Зөв. Тэр найрдаа л одоо дэрэж морьдоо оруулна дээ би. За. Бичний хотын нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд өнөөдрийн зорж ирсэн айлд одоо нэвтрүүлгээ хийж байгаад бас баяртай байна. Өнөөдөр бол одоо сар шинийн сайхан баярын өдрүүд бол одоо Монгол хүмүүс дуутай хууртай байдаг. Сайхан дуу хоор өргөх үү? Наа. Манай дуу хоор манай дүү дуулаад өгнө үү? Дуулж игнэ. За тэгээд мэдээж одоо үзэгч хүмүүнд бас өөрийгөө танилцуулаад сар шинийн сайхан мэндийг өргөн төвшүүлэх үү? За тийм ээ. Би ч гэсэн одоо энэ газрын би дүүн байгаа. Тэгээ би одоо энэ газрын санал зомлгасны эрдэнэч болов гэж байгаа. Сар шинийн сайхан мэндийг. Тэгээ сар шинийн сайхан мэнд төвшүүлж байна. Хорвоо үрсэн бонхоо Сөлдөж жинхэл байггүй дээ сайхан халуу сэтгэл байвал
өнгөрсөн бүхнээ садгүй бүтэндээ биеэ түшиг бохоод эдгээр бүтэн цэнгэлэдээ эх тоо амьдч байвал баярданда хатуган хорвоо ингэлсэн бохоо халдэр шантрах байлгүй дээ халдам жинрэл дүүрэн байвал хайртай бүхнээ жаргал итлэндээ биеэ түшиг бохоод эдгээр бүтэн цэнгэлэдээ эх тоо амьдч байвал баярданда Хэм үзэгчтэй Малчны хотод нэвтрүүлэг зорж ирсэн айл болох Манлайхынхаа гэргийг одоо та бүхэндээ танилцуулж байна. Тэгээд энэ өмнө таас үзэгчд өмнөд өөрийгөө танилцуулах уу? За би бол Манлайны гэргийн сүмбэргөт өөрөөр сумны сарвал замдах цааны миний төрхөн. Өнөө айлд ирээд би 20 жил болж байна. За тань хоёр одоо хэдэн хүүхэдтэй? 2 хүүхэд. 2 хүүхэдтэй. Хүүхдүүд маань одоо сургууль сурж байна. Хүүн хүүхэдтэй хүүхэн гоштой. Хөшөөндөө сурж байна. Сүү цагаан одоо мэдээж одоо боловсруулдаг. Сайн сүүг одоо инжлийн хувьд ариун байв. Ариун байна. Үнэ амлаа сааж. Сааж байна. Зам болоо үнэ амлаа салаа цагаан явдаг. Мэдээж одоо нутгийн дээл тэрлэгний онцлог байна. Одоо таны өмссөн байгаа, танай гэргийг өмссөн байгаа дээл бол баргын сэрчүүд төрлөг гэж. Сэрчүүд ээ. Төрлөг. Баргын тэрлэгийн одоо онцлог нь юу вэ? Хэмжээр нь арай өөр. Хэмжээр нь 3 хэмжээ шилвэ 3 хаваасаа нэг зүгээр сэтэлж авч. Ер нь ийм хаваас их боломжтой байд юм ээ. Тэр онцлог нь байна. Зарим шилд нь одоо энэ ингэр дээр 4 байгаа юм. 4 бас хэмжинэ. Өнөө одоо орчмын жилд бараг 3 хэмжиж байна. 3 4 бол одоо эрэгтэй тэдх эмэгтэй тэдх гэсэн одоо ялгаа бол байхгүй. Ялгаа байхгүй адилхан. Зөв. Өөрийн туршлаараа хийж. Таны хувьд бол одоо дээл хугацаа тэрлэг одоо өөрөө хийж байна. Өөрөө ойна. Өөрөө хавнига 4 бие нэг өөрсөн аач. Энэ жил одоо хэдэн дээл аяа? Энэ жил 2 хүүхэдтэй болоо. Дээл байсан. Наашаа сайхан хурган дээл сайхан өмсгэн тийм. Хурган дээл олон өмснө. Өвлийн их цаснд цагаан сард хурган дээл өмснө. Дулаан болов одоо төрлөө. Хурганы арс одоо мэдээж малчин айлууд өөрсдөө илбэг байлгүй тийм. Хурганы арсаа бол одоо хавар хурганы арс гадлаа үйлдүүлдэг аварч болтуулаад хурган толгой. За. Тэгээд өнөөдөр сайхан нутгийн Монгол улс уяач сүрэлцэн ирсэн байна. Тэгээд дараагийн сайхан уяач дуучин залуутаас та бүдгээ танилцуулъя. Тэгээд үзэгчдэнд бас өөрийгөө танилцуулах уу? За, өгчөөн жилд цагаан сарын сайхан мэндийг өргөе. Та нар бүгдээрээ сайхан шинэ бөө. Сайхан. За, сар шинэ өргөн болов уу? Сайхан болсаа өнөө жил. Одоо сайхан жил боллоо. Морь уяад энэ жил одоо уяа авилаг морь хурдан байна уу? Сайхан байна. Морьч бас уйсаа. Жохон өөрөө жохон ягаагүй. Жохон хүний өөрийн морь хүнээр жохон яасан. Уйсан. Тий. Одоо хэд их насны морь дууж байна. Их насны морь уйсан. Хэдэн морь? Нэг морь уйсан. Өөрийн одоо наран хөр азаргнаа дүү цавдар морь. Жохон хурдлуулсан. Ер нь бол одоо морь уйхт бол өвлийн уяа бол бас арай өөр үз зуны уяанаас мэдээж. Тий. Тэжээл өвсөр хүртлээ. Яг ондоо. Зуны өв бол одоо нөгөө өвсаар яаж. Өвлийн өрөнд одоо бүр тэжээл. Өмнөний цагт одоо бүр тэжээлэл болсон. Ойрын наадмуудаар уу? Өнөө 23-ны нарт нэг тавьсан. Одоо галдуулгын бидний юу вэ нэрээр. Гал тахлыг. Зөв. Мөр одоо 10-аар ирсэн.
Эрхэм үзэгчдээ Малчны хотын нэвтрүүлэг энэ дүрээд өндөрлөх гэж байна. Тэгээд энэ удаагийн дугаараа Өвөр Монголын урд онцлог хорны Хөлбөмбөр аймгийн Өвөр улаг сумын нутгаас Малчин айл манлайхаас та бүхэндээ Малчны хотын нэвтрүүлгээ хүргэлээ. Тэгээд юуны өмнө нэвтрүүлгийн урилгыг авч манай нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. За би бас баярлж байна. Аян замда сайн явж хүрээрээ. За баярлалаа. Монгол хүмүүс ярьдаг үнэхээр дайраад ирэхэд далаа шиг буцаад ирэхэд булаг шиг эрүүл сарвал мал сүргэн төм төмөр өсгөж сайн сайхан амьдраад байж байгаарай. Тэгээд монгол хүмүүс ярьдаг ахуй сайхан байгальтай эзэн хүн шигээ сууж агаар усныхаа томгологтой эрүүл чирэг амьдарч байгаа та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хөсөө өрөөж энэ удаагийн Малчны хотын нэвтрүүлгээ жаргаж байна. Aç